Сайхан амарцгааж өнөө эрхэм хүндэт үзэгчтэй Монгол Улсын Батлан хамгааллын яамны дуулах студ эх орны төлөө нэвтрүүлгээ үзүүлж байна. Өнөөдрийн эх орны төлөө нэвтрүүлгээр Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг шинжлэгдэн батлагдсантай холбоотойгоор салбарын багц хуулиудын шинжилгээний талаар, Монгол Улсын зэвсэг түвшинд цэргийн гардан тулаан хэрэгтэй юу? Хэрэгтэй бол чухам яагаад? Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хиймчин дайчид арга туршлага солилцох сургалтад хамрагдсан талаар болон энэ 7 хоногт өрнөсөн үйл явдлыг багцлан хүргэнэ. Өнгөрөгч 2015 онд Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг шинжлэгдэн батлагдсан. Үүнтэй уялдан Батлан хамгаалах тухай хууль, зэвсэг түвшний тухай хууль, цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох хуулиуд шинжлэгдэхээр өргөн баригдаж, Улсын их хурлын аюулгүй байдал гадаад болгын байнгын хорооны хурлаар дэмжигдлээ. Эх орны төлөө нэвтрүүлэг эхний хэсэгтээ шинжилгээний талаар өгүүлнэ. Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хууль. Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль нь 1993 онд батлагдаж 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Батлан хамгаалах тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл батлан хамгаалах үйл ажиллагаа, түүний зарчим, хуулийн нэр томьёо, Монгол Улсын цэргийн байгууллагыг шинээр тодорхойлж, төр засгаас батлан хамгаалах талаар хэрэгжүүлэх арга хэмжээг наривчлан тусгажээ. Хуулийн шинжилсэн найруулгын төслөөр батлан хамгаалах үйл ажиллагаа, батлан хамгаалах тогтолцоо, цэргийн байгууллал, бүтэц, бүрэлдэхүүн, батлан хамгаалах төсөв, субъектуудын бүрэн эрхийг оновчтой тогтоохыг чухалчилжээ. Зэвсэг түвшний тухай болон холбогдох бусад хууль. 2002 онд зэвсэг түвшний тухай хууль батлагдсан. Тус хууль нь Монгол Улсын зэвсэг түвшин, түүний чиг үүрэг, байгуулалтын үндэс, бүтэц зохион байгуулалт, зэвсэг хүчин тавих иргэний хяналт, зэвсэг хүчний талаарх төрийн байгууллага, албан тушаалны болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд 6 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Зэвсэг хүчний гүйцэтгэх үүрэг, түүний хэрэглэх онол арга зүйд сүүлийн үед гарч буй өөрчлөлт, мэргэжлийн цэцэрлэгт суурилсан чадварлаг болгох чиглэлийн хүрээнд зэвсэг хүчнийг хөгжүүлэх бодлогын эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд зэвсэг хүчний тухай болон холбогдох хуулиудыг шинжилэн боловсруулсан юм. Цэргийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль. Монгол Улсын иргэний цэргийн үүргэн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль 1992 онд батлагдсан гарснаас хойших 23 жилийн хугацаанд хуулийн зорилтоо амжилттай гүйцэтгэж ирсэн. Гэвч Монгол Улсын иргэн эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмших, батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох, цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтэн, цэргийн анхан шатны бэлтгэл, цэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн мэргэжлийн давтан сургалтад хамрагдах, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох зэрэг иргэний цэргийн үүрэгт хамаарах асуудлыг илүү боловсронгуй болгох шаардлагатай улмаас цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулсан юм. Мөн нэг шаардлагатай нарийн мэргэжлийн хүмүүсийг гэрээ цэргийн албанд багтаах эрх зүйн үндслийг тодорхойлсон байна. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль. 1992 онд батлагдсан Монгол Улсын иргэний цэргийн үүргэн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн агуулга бүтэц зорилтыг алдагдуулахгүйгээр сайжруулан боловсронгуй болгож, Монгол Улсын цэргийн жинхэнэ алба хаагчийн эрх зүйн байдлыг тус харилцаанаас зааглан салгаж, тусад нь бие даасан хууль болгон боловсруулах үүрэг чиглэлийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгсөний дагуу цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг санаачлан боловсруулсан. Хуулийн төсөлд цэргийн жинхэнэ алба хаагчийн эрх зүйн байдал, үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгаа, эрх зүйн хязгаарлалттай холбоотой харилцааг зохицуулахад чиглэгдсэн бөгөөд 6 бүлэг 12 зүйлтэй. Уг хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын зарчмыг шинээр тогтоосон, хуулийн үйлчлэх хүрээг албан үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн жинхэнэ алба хаагч, цэргийн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн бэлтгэл үүрэгтэнд хамаарахаар тусгасан. Цэргийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох нөхцлүүдийг шинээр тодорхойлсон. Цэргийн алба хаагчийн эрх, үүрэг, давуу эрх, эрхийн хязгаарлалт, цайлан хөлс, шагнал, урамшуулал зэрэг зохицуулалтуудыг оруулсан байна.
Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигтээ уялдуулж, батлан хамгаалахын эрх зүйн зохицуултыг яаралтай боловсронгуй болгон ажиллах шаардлагын улмаас дээрх хуулиуд маань шинжлэгдэн боловсруулагдсныг энд онцлие. Улсын хурлын хаврын чуулганаар энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ. Үндэ их орноос илүү үнцэнтэй юм гэж юу байх вүлээ? Хайрах чулуунд хүртэл торгон элс шиг санагддаг эх орн минь та. Энхчингийн наран дор хүн хүчин мандах болтугай. Халуу жанжин жамингийн лав өсвөрм. Эх орны төлөө нэвтрүүлэг зэвсэг түвшний тэг 84 дугаар ангиас үргэлжлэн таны хүртэл болж байна. Энэ удаад бид дэлхийд олон төрлөөр хөгжиж ирсэн гардан тулаан бие хамгаалах урлаг гэж юу вэ? Тэр дундаа цэргийн гардан тулааны онцлог болоод Монгол улсад гардан тулаан хэрхэн хөгжиж байгаа талаар бид бүргэх юм. Мөн өнөөдөр Монгол улсын зэвсэг түвшинд цэргийн гардан тулаан гэж байх ёстой юу? Байх ёстой бол яагаад гэсэн асуултыг бид эндээс олох юм. Гардан тулааны урлаг нь дэлхийд дахина карате, йог, самбо, читкондо, сумо, жудо, кендо, айкидо, кикбокс зэрэг олон төрлөөр салбарлан хөгжиж, улс орнуудын түүх соёл, ёс заншил, бэлгэлүүдийг өөртөө нарийн шингээсэн спортын төрлүүд юм. Гардан тулаан гэдэг бол үндсэндээ бол гар доорх материалаа ашиглах, гараараа, биеэрээ хамгийн сүүлд зодтолдох, бие хамгаалах ийм л үндсэндээ урлаг. Ялангуяа энэ тулааны спорт бол эр хүнийг зориг төвчээртэй, хүлээцтэй, авахаал самбаатай болгохоос гадна энэ хүмүүжлийн асар их нөлөөтэй. Багштай болон бэлтгэл хийдэг, заал доожондоо ёсолж мөрөгж унтдгэж эхээс ахуулаад олон төрлийн ач холбогдолтой байна. Зэвсэг түвшний ангиудаас тэг 84 дугаар анги мэргэжлийн гардан тулааны сургагч багштай. Тиймдээч тус анги нь айрмын аврах шалгаруулах гардан тулааны тэмцээнд болон Азийн нээлттэй цом тэмцээнийг хөшөөрчлөн ирснээс гадна олон улс төв дэлхийн цомын тэмцээний аваргуудтай. Хүн өвдөлтийг яаж төсвөрлөх вэ? Хүн цохих тийм юмнаас яаж болтох гаргах вэ? Тэгэл өөрийгөө хамгаалсан. Тийм. Хамгийн гол нь дайн тулааны үед л төсвөр хатуужлал байгаа юм. Төсвөр хатуужлаас гадна хамгийн том нэгдүгээр тавих юм нь сэтгэл зүйн бэлтгэл байгаа. Зэвсэг түвшний марш тактик тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах тэмцээнд цэргийн гардан тулааны төрлийг оруулж өгсөн нь гардан тулааны урлаг хөгжих бас нэг алхмыг тавьсан гэж хэлэх үндэстэй. Манай улсын зэвсэг түвшний анги бүрт гардан тулааны багш гэсэн мэргэжлийн оронтоо байдгүйгээс гардан тулаанд сонирхолтой залуус өөрсдийн нөөц бололцоо, олж авсан мэдлэг мэдээлэл дээр тулгуурлан гардан тулааны арга техник, хөдөлгөөнийг сурч бусаддаа дамжуулан сургах төдий хэлбэрээр тэмцээнд оролцож иржээ. Би бол жудо бүхий зэгцэг хичээлүүдийг ангийнхаа нийт бүрэлдэхүүнд мөн эмэгтэйчүүдтэй жудо бүх мөн сан бүх нь бол хамгийн ойр нь болов гэж бодож байна. Тэгээд энэ утгаараа чи манай анги бол гардан тулааны тэмцээн уралдаанд бол тогтмол амжилттай оролцож байгаа. За миний бодлоор бол гардан тулаан гэдэг маань өөрийгөө болон нөхрөө хамгаалах бие биелдар сэтгэл зүйн өндөр чадвар. Энэ онд зэвсэг түвшний Жанжинштайн даргын тушаал шийдвэрийн дагуу зэвсэг түвшний сургалтын хилцээс цэргийн биеийн тамирын бэлтгэлийн үйл ажиллагаанд өөрчлөлт шинжилгээг оруулахад түлхүү анхааран ажиллаж байна. Цэргийн гардан тулаан, гимнастик, саадын зурвас, хөнгөн атлетик, усан цэлэлт, цаны спортыг цэргийн алба хаагч бүр тодорхой хэмжээнд цогц байдлаар эзэмшсэн байх ёстой. Харин энэ дундаас цэргийн гардан тулааны хөгжлийг бид онцолж байна. Цэргийн гардан тулаан ямар ач холбогдолтой вэ? Цэргийн гардан тулаан яагаад байх ёстой вэ? Хэдий онцтой зэвсэг өндөр онцтой зэвсгүүд бий болсон ч гэсэн гардан тулаан гэдэг энэ элемент энэ юу бол зайлшгүй эзэмших шаардлагатай нэг зүйл гэж ойлгож байгаа. Гадаад үүрэг гүйцэтгэгчтэй энхийг сахиулах чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа
баг бүрэлдэхүүн нэг бүр цэргийн албаагч нэг бүр энийг эзэмшсэн байдал байвал одоо жишээ нь энэ бол үндсэндээ бол цэргийн биеийн тамирын бэлтгэлийг бүрэн дүрэн шаардлагыг хангаж яах гэж үзэх үндэстэй байгаа. Тиймээс цэргийн гарын тулааны хөгжилд бэлтгэлээ зориулан яваа цэрэг дайчдын маань нэр их зүтгэл бүхэн тунгуудахгүй бие даасан системтэй сургалтын хөтөлбөрийн дагуу мэрэгжлийн багш нарын удирдлагын доор явагдаж Монгол улсын зэвсэг түвшний гих цогц бие даасан гарын тулааны хөгжлийн эхлэл тавигдана гэдэгт итгэл дүүрэн байна. Хүчтэй хөгжүүлэе гэж үзэх юм бол ер нь одоо анги салбарууд дээр байж ажиллаж байгаа биеийн тамирын спортын мэрэгжилтний зэрэгцээ давхар гарын тулааны сургагч багшийн бас нэмэлт оронтой гаргаж ажиллавал илүү үр дүнтэй болж байгаа. Тэр гарын тулааны багш зааварлагч хүн бол тэр хүнийг одоо шилбэл тэр одоо байлдаанд тэр тулгарлалтанд тэр одоо яг авч үзэж байгаа тэр моментод өөрийгөө авч гарах тэр бүх юм сургасан ийм одоо хүн байх хэрэгтэй. Гарын тулааны спортыг Монгол улсынхаа түүх соёл, амьдралаас урган гарч буй ахуй орчин, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Монголын үндэсний бие хамгаалах урдаг болгон хөгжүүлж ирсэн хүн бол олон улсын хэмжээний мастер, хар бүс 6 дугаар дангийн эзэн Отгон Баяр. Ялгаагүй зэвсэг түвшинд миний бодлоор ганц хэрэгтэй юм бол анги болгоны зааварлагч, биеийн тамирын зааварлагч багш нарыг яг нэгдсэн хэмжээгээр бодлогын хэмжээнд цугларалт хийлгээд тийм ээ. Тэд нар дээр Монголынхаа ганцхан Монгол зодооных биш юм гэхэд шилдэг багш нараар эхний ээлжинд лекцүүд ингэж уншуулад ярилцлага зохиогоод би бол эхний ээлжинд тим аргаас эхлэмээр санагдаж байна. Тэгэл одоо нөгөө бидний ярьдаг тусгаалсан яг зориултын одоо заал танхимаас ахуулаад тэр нь зориултын одоо татам меренг тэгээд энэ тулааны спорт өөрөө бас хүний одоо биеийг хамгаалах үүднээс одоо материал тэр хамгаалтын хэрэгслээр хангах асуудал чухал. Үзэгчтэй. Гарын тулааны урлаг бол хүний бие бэлдэр оюун ухааны цогц илэрхийлэл юм. Энэ удаад бид гарын тулаанч зоримог дайчдынхаа талаар хүргэлээ. Ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсгийг сэтгүүлж амар жаргал та бүхэнд хүргэнэ. Дуулах студийн уран бүтээлчид бид бүхэн үргэлжлүүлэн Монгол Улсын зэвсэг түвшний цацраг хийм биологиос хамгаалахын агшлагч нар болон онцгой байдлын химийн мэрэгжлийн ахлагч нарын хамтарсан цугларалтаас бэлтгэсэн сурвалжилгаар эх орны төлөө нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Зэвсэг түвшний хуурай замын цэргийн командлаас санаачлан энэ сарын 4-өөс 7-ны өдрүүдэд зэвсэг түвшний анги салбаруудын болон онцгой байдлын ерөнхий газрын химийн мэрэгжлийн нийт 73 ахлагч нарт цацраг химийн осол, хүн малын гоц халдварт өвчний үед тусгайлсан чиг үр бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа сэдвэгц цугларалтыг зохион байгууллаа. Энэхүү цугларалтаар байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын голомтод аврах, хор уршигыг арилгах арга хэмжээнд химийн мэрэгжлийн ахлагч нарын мэдлэг ур чадварыг дэвшлүүлэх, хамтарч үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж харилцан туршлага солилцох гэсэн зорилго дэвшүүлсэн юм. Яагаад ахлагч нарын цугларалтыг заавал ингээд зохион байгуулж явуулж байгаа юм бэ гэхээр энэ жил бол химийн цэргийн 80 жилийн ой болж байгаа. Энэ арга хэмжээний хүрээд бид нар бас цугларалтыг бас явуулж байгаа. Бас энэ бас нэг цугларалтын маань нэг онцлог болно. Цугларалтаа зэвсэг түвшний хуурай замын цэргийн командлал, онцгой байдлын ерөнхий газар, Тамбов цэргийн хэмжид төрийн бус байгууллага, улсын мэрэгжлийн хяналтын газрын мэрэгчлэтнүүд сургалтын эхний өдөр лекц онлын сургалтыг явуулсан. Энэ удаагийн сургалт дадлахын 2 дахь өдөр онцгой байдлын ерөнхий газрын харьяа, аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцсанаар эхэлж, онцгой байдалд ашиглагдж байгаа сүүлийн үеийн аврах тусгай тоноглолтой техник, материал хэрэгслийг дэлгэн байрлуулж, цугларалтын бүрэлдэхүүнд хийж гүйцэтгүүлэх байдлаар танилцсан юм а. Мөн өдрийн төгсгөлд хорцсон газар орныг тандах, илрүүлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх үзүүлэх сургалтыг үзүүлсэн. Тэгээд энэхүү сургалт бол одоо бидэнд маш их үр өгөөжтэй хамтарсан, туршлага солилцсон, бие биенийхээ суралцсан тийм өгөөжтэй сургалт болж байна. Улс орны хөгжил одоо химийн хорт төсөөслөхийн аргагүй.
Иймдээч бид одоо нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй тиймийн хорт аюултай юмтай нүүр тулан ажиллаж байдаг. Химийн цэрэг маань ерөнхийдөө ард ирдийг хамгаалалт байнгын хяналтаа байнга явуулж байна. Явуулгын зэрэгцээгээр гамшиг нүүрсэн үед хэрхэн хамгаалах вэ? Яаж авран хамгаалах гэдэг талаар илүү их дадлаг сургалтыг хийх болон өөрсдийн ашиглаж байгаа зэвсэгтнүүд ерөнхийдөө засвар их ерөнхийдөө иймэрхүү үр чиглэлээр ажилладаг. Сурвалжлагын дараагийн хэсэг зэвсэг түвшний 119-р ангийн байрлал руу хөдөлгөөн үлдэж тус ангийн хээрийн байрлалд очиход тэнгэр аашаа хуургаж үе үеийн шороогоор шуурч байсан ч хэмжээ ахлагч нарын маань сургалт дадлага хөтөлбөрийн дагуу үргэлжилж байлаа. Энэ үеэр улсын мэргэжлийн хяналтын газрын цацрагийн мэргэжилтнүүд алдагдсан үүргүүрийг хэрхэн хайх, илрүүлэх арга ажиллагааны талаар дадлага явуулж, цацрагаас хамгаалах хувцас тоног багаж хэрэгслийн талаар танилцууллаа. Зэвсэг түвшний болон хэрэгжилж байгаа бусад аж үйлдвэрийн хулгайн цацраг үүсгүүр хэрвээ алдагдсан нөхцөлд өнөөдөр даажлахаанд онцгой байдлын ерөнхий онцгой байдлын алба маань мөн бас зэвсэг түвшний алба маань мэргэжлийн хяналтын алба маань одоо ингээ хамтран тухайн үүсгүүрийг эрж хааж илрүүлээд аюулгүй болох арга хэмжээг одоо хамтран зохион байгуулж явах ёстой. Үүний үүднээс өнөөдрийн сургалт маань бол ач холбогдол төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах ийм үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэж байгаа. Манай хоёр байгууллагын алхаж бүрэлдэхүүн офицерууд бас ур чадвараараа адилхан байж багаж хэрэгслийн үед бас хаана байгаа хүнд байгаа юм мэддэг түүнийгээ бас ашигладаг үнэтэй багаж хэрэгслийг байгууллагууд худалдаж авч одоо өрсөлдөх биш тийм ээ байгаа юм хэрэгцээтэй газараа хамтарч хэрэгжилж хэрэгцээгээ хангаж Монгол улсын гамшигаас хамгаалах үйлсэд ялангуяа үндэсний аюулгүй байдлыг хангах зөв хамтран ажиллах ёстой гэж би үзэж байна. Энэхүү цугларалтын дүнгийн хурлын үеэр дээрх байгууллагуудын ахлагч нар цаашид хамтарсан цугларалтыг илүү өргөн хүрээнд зохион байгуулж явуулах санал хүсэлтийг гаргасан бөгөөд химийн мэргэжлийн ахлагч нарын цугларалтыг олон улсын түвшинд хамтарсан байдлаар явуулах саналуудыг холбогдох удирдлагуудад тавьж байлаа. Энэ сарын 5-ны өдөр улсын их хурл засгийн газрын гишүүн Батлан амлахын сайд Соломон олон улсын улаан загалмай хорооны ерөнхийлөгч Питер Маурийг төрийн ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүмүүнлэгийн болон зэвсэгт мөргөлдөөний эрх зүйн сургалт бэлтгэл, дадлаг сургуулиудаа олон хэлбэрээр дэлгэрүүлж хөгжүүлэхэд санал нэгдэж байгаагаа онцлон тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Өнгөрөх 7 хоногт Батлан амлах аймны төрийн нарийн бичгийн дарга Хурандаа Бат сайхан бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Чипрнойг Батлан амлах ямнаа хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны Батлан амлах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг сайжруулж, шинэ түвшинд хүргэх, зэвсгийн багаж хэрэгслийг нийлүүлэх боломжийн талаар харилцан ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар саналуулаа солилцлаа. Зэвсэг түвшний 2015-аас 2016 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу энэ сарын 4-өөс 10-ны хооронд зэвсэг түвшний тэг 14-р ангийн тусгай тактикийн хээрийн сургал явагдлаа. Замын тусгай ротын энэ удаагийн хээрийн гаралтыг сургалт бүтээн байгуулалт хэлбэрээр зохион байгуулснараа онцлогтой болсон байна. Энэ хүрээнд Налах Төв аймгийн чиглэлийн хатуу хүчилттэй замаас зэвсэг түвшний 314-р анги хүртэлх 3 км замыг дээрх ангийн бие бүрэлдэхүүн сэргээн засварлажээ. Монгол улсад хурандаа цол бий болсны 80 жилийн ан хүрээнд өнгөрөх 7 хоногт нийслэл дүүрүүдийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб тус хилтэс ажиллаж байсан бэлтгэл хурандаа нарт хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа. Хамсангийн дөрцөн Одоо аймгийн Эрдэнэ сумын харьяат Дуулах студийн уран бүтээлчдийн бэлтгэн хөргөдөг эх орны төлөө нэвтрүүлгийн маань ээлжиж дугаар энэ түрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байж бидний бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг үтсэн эрхэм үзэгч танд баярлалаа. Ирж буушин 7 хоногийн ажил үйлс тань амжилт өхний дэдийг хүсээрэй. Баяртай үзэгчтэй.